Дараагийн мэдээлэл. Монгол банкны мөнгөний бодлогын орооны 2026 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүд ээлжид турлаар дотоод гадаад орчны төлөв эрсдлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12% хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглэж байна. Жилийн инфляци сүүлийн саруудад шатхуун болон хүнсний үнийн өсөлтийн нөлөөгөөр эрчимжиж 5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2%, Улаанбаатар хотод 11% хүрээд байна. За нөгөө талаас уулуурхайн бус дийлэх салбарын идэвхжил сул суур инфляц харьцангуй бага түвшинд хадгалагдаж байгаа юм. За цаг агарын болон геополитикийн нөхцөл байдлаас нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн цаашдын төлөв хамаарна гэдгийг хэлж байна. За макро зохистой бодлогын шийдвэрүүд гарсны үр дүн болвол хэрэглээний зээл багас, бизнесийн зээл нэмэгдсэн, зээлийн хурдцтай өсөлт буурсан. Өөрөөр хэлбэл эрэлтээс шалтгаалсан суур инфляц бол бидний зорилттой түвшинд хадгалагдаж байгаа. Тэгэхээр мөнгөний бодлогын гаргаж байгаа шийдвэрийг бол үр дүнтэй гэж үзэж байгаа. Монгол банкны зүгээс бол өөрийн зүгээс тодорхой хэмжээний хатуу бодлого баримтлаа явуулж байгаа боловч яг бодлогуудын хоорондын уялдаа гэвэл яах нь ер нь тааруухан байна уу гэж ингэж харагдаж байгаа. Яг тэгэхээр засгийн газрын зүгээс болохоор тодорхой хэмжээний зардлуудыг бол ерөөсөө байнгын нэмэх, ялангуяа сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол энэ урсгал зардал бол маш их тэлж байгаа. Төсвийн хэд тэлт бол одоо энэ инфляцид маш их сөргөөр нөлөөлж байгаа. Монгол улсын эдийн засгийн бараг дийлэнх хувь нь одоо төрөөс хараатай байна. Төсөв нэг 20-30%, дотоодны бүтээгдэхүүний 30% хүрч байна. За төрийн өмчт компаниудын худалдан авалт, төрийн өмчт компаниудын эдийн засгт оролцож байгаа оролцоо энэ төр нэмэх юм бол бараг 70% гэсэн ийм айхтар өндөр дүн гардаг. Жилийн инфляци нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалan төр зүрийн шинжтэйгээр зорилтоос өндөр түвшинд хүрээд байна. Цаашид мах шатхууны үнийн өсөлт аажмаар саарч инфляц дунд хугацаанд зорилттой интервалд тогтворчих хүлээлттэй байна. Гэвч зуншлахын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон ойрхон орнууд Орос, Албаны улс, Украины зөрчилдөөнтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдлын улмаас нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан хугацаанд үргэлжлэх, дам нөлөө нь хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцийн дарамт нэмэгдэж болзошгүй гэдгийг хэлсэн юм.